Эй, за юу яцгаан нөгөө подкастнаас эхлэх гэсэн чинь амар сонирхолтой. Random Talks гэдэг нэртэй подкастын анхны дугаар ерөнхийдөө эхэлж байна. За энэ маань ямар учиртай гэхээр ер нь манай баг хамт олон маань баг бүрэлдэхүүн маань зургуулаа болсон байгаа. Зарим нь мэдчихэж магадгүй л ажлын дээр ирсэн хүмүүс ерөөдөө сайн мэдж байгаа. Контент нэг ярилцааг авах гэж бодож байна. За тэгээд Дилэн хин темко бидгуур бол байгаа мэдээж. За тэгээд дээрэс нь бол Моги, Амра за тэгээд Гэлба гэж дуудах нь зүг үү? Одоо officially ингээд Гэлба боллаа. Гэлба гэдэг. За тэгээд жигнэр нь болоо тийм. Гурван бол бид нартэй одоо нэмэгдэж ороод бүрэлдэхүүн дээр нэмэгдэж ороод одоо бараг сар болчих яаж вэ? Хэр удсан бэ? Бараг болж байна. Бараг сар болж байгаа тий. Ер нь бараг сар болж байгаа юм байна. Ямар ч байсан зургуул болсон байгаа. Тэгээд ажлууд бол ер нь ажил ихтэй сонирхолтой ерөнхийдөө явж байгаа. Тэгээд өнөөдөр бол энэ random podcast ихний Random Talks гэдэг нэртэй podcast ихний дугаар. Тэгээд энэ ямар өчтэй podcast вэ гэхээр ер нь бол бид нар зөвхөн өөрсдийнхөө уур амьсгал, өөрсдийнхөө одоо юу гэдэг нь зургуулаа дундаа уур амьсгал бүрэлдүүлэх зорилгоор дээрээс нь би нэгээ илүү сайн таних, танилцах, өөрийгөө таниулах, за тэгээд бас мэдээлэл хуваалцах ч юм уу тийм маш олон төрлийн зүгээр фон ч үеж болно зөв. Тиймэрхүү зорилгоор бидэд нэгт өдөр болгон юу яаж байгаа. 2 цаг өөрсдөө гаргаад яг Cannes Lounge кино өрөөнд одоо ингээд 7 хоногоор ээлжлээ зургуулаа нэг 7 хоногийн нэгт өдрийг ингэж хариуцж аваад тэр 7 хоногтой тэр 2 цагта ямар нэгэн үзүүлэлт юм уу одоо хамт юм хийд юм уу тоглоом тоглолт юм уу ямар нэг байдлаар тийм одоо юм хийх юм ер нь бол random юуч байж болно өдөр тоглолт юм уу гэдэг чи одоо яад йога хийд юм яад бас тэр нь хайш юм зөв гэхдээ ер нь бол тийм зорилготой тэгээд өнөөдөр бол эхнийх нь байлаа манай хин хоёр маань бол өнөөдөр Дилэн Гэлбо хоёр бол ирээгүй боломж байгаагүй бас оройтчлоо тэгээд өнөөдөр Темком нэрсэн маань юу байна? Тэнда. За тэгээд introducing Моги. За микрофонтой ойртоо. За юу байна? Тэнда. За энэ чамайг introduce хийж явах чаа. За өөрийгөө танилцуулах уу? Наа. Мөхнасан гэдэг. За өмнө подкаст ч юм уу юм хийжсэн үү? Үгүй хийж байгаагүй. Окей, тэгвэл анхны подкаст аа. Тийм. Юу байна? За одоогийн байдлаар бид эдийн хийж байгаа зүйл ер нь өөрт чи ямар сэтгэл төрж байна? Ер нь ямар сэтгэлтэй байгаа? Ер нь болж байгаа микрофон л жоох артраа. Тийм, ер нь өөрөө тустай юм хийгээд байгаа. Сэтгэл сансан байгаа. Окей. За тэгээд манай анхны эмэгтэй гишүүн маань ирсэн байна. Амра юу байна? За, Амрагийн сэтгэл хэр байгаа? Сэтгэл. Тэгээд анх удаа нэмэх юм хийж байгаа нь одоо л амар чаленжээс нэгсэж байгаа. Тэгээд одоогоор бол ингээд нэг тийм нэг өөрсдөө арахгүй явж байгаа. Окей, nice. За, тэгээд манай микрофон л жоох хэдүүлээ шууд зааланд рекорд хийж байгаа учраас болж игэл микрофон руу ярихдаа дээрээс нь цаана дуу яваад байгаа болохоор жоох масгч гэлж байна. За, тэгээд хэдүүлээ зааланд рекорд хийж байгаа учраас кино өрөөнд маань бас өөр хөтөлбөртэй хуваартай ажил эхэлсэн байна. За, тэгээд өнөөдрийн random юу байсан бэ гэхээр ер нь бол яг 7 хоног болсон сонсож уул өнгөрсөн 7 хоногт эхлэхсэн бас яалтч юу гинтийн ажил гараад бол боломжгүй болоо байсан. Энэ 7 хоногийнх дээр зааж ин рекорд явж байгаа шүү дээ ёо. Амар их ярьсны дараа ингээд нэг болохоо хэлж мэлцэн байгаа амар хайр мэдв. Хайрын дээр бас дээрс нэмд ядарчдаг. Ярьсан юм а дахиж ярих амар сонирхолтой. Яг дахиж ярих хэцүү. Тэгээд өөрөөр ярих юм цаашаач тийм байдалд орчих. Тэгэхээр Амра өмнө нь өөр подкаст ч юм хийжсэн аа. Окей. Нэг тест бол байгаа тий. Би тестийг сонссон айгу гоё байлаа. Тэгээд тэрийг яхаа тусна ярина гэдлээ. За. Тэгээ өнөөдрийн random юу байсан бэ гэхээр би ерөнхийдөө 3 юм дээр яг choice сонголт байсан. Надаа нэг нь болохоор ингээ хамт хийх юмнууд гэдэг утгаараа тий. Нэг нь бол яг Kanye West-ийн VH1 Storytellers гэдэг одоо концерт контент гэх юм да. Тэрийг хамт үзээд тэгээд бас тэрний талаар ярилцах. Яг тэр артистик бас хүмүүс өөр өнцгөөс харж
одоо харах болов те өөр өнцгөөс биш юм аа нэг өнцгөөс хараагүй байлаа гэж бодож байгаа. Анхнаасаа тэрийг үзэх юм бол бас нэг сонирхолтой болоо гэж бас нэг бодсон. Нөгөөх нь болохоор Hasan Minhaj гэдэг stand up comedy-нэд хүмүүс сайн мэдэх бах. Trevor Noah-гийн Daily Show дээр айгүйх гардаг. Тэгээ өөрийн гэсэн Patriot Act гэдэг айгүй тийм улс төрийн холбогдолтой social commentary political одоо шүүмжтэй улс төрийн маш том шүүмжүүдтэй ийм stand up comedy show байдаг айгүй тийм сонирхолтой шүү. Тэрний нэг юм уу 2 эпизодыг бас ингээд хамт үзээд ярилцъя. Монголд яагаад байж болохгүй гэдэг өнцгөөс ч юм уу те бодож исэн. За тэгээд явж байгаа ерөнхийдөө яг миний босс юм болохоор David Letterman гэж одоо late night show одоо 33 жил үлээдээ бараг хөтөлсөн юм байдаг. Тэгээд сүүлд 2-3 жилийн өмнө болоод тэгээд өөрийн гэсэн My Next Guest Needs No Introduction with David Letterman гэдэг нэртэй Netflix-ийн шоу эхлүүлсэн. Тэгээд 2 season гарсан байгаа. Тэрний эхний season-ы нэг 2 эпизодыг бол би яг сонгож өнөөдөр үзцгээсэн багаасаа 2 эпизод үзсэн. Нэгэн дээр энэ шоу маань юу гэхээр ерөөсөө тайзан дээр нэг зочин урина. Тэгээд David Letterman өөрөө сууж байгаа тэр зочинтойгоо яриа өрнөлдөг. Тэгээд эпизод болгон дээр нь бас жижиг сегментүүд гардаг. Тэрэн дээр нь одоо өөр хэсэг өөр газар зураг явагдаад бас тийм арай жоохон зугаатай хөнгөн талтай байдаг тэр нь хийхтэй. Тэгээд өнөөдөр хэдүүлээ бол сая дөрвөлээ сууж үзсэн 2 эпизодын нэг нь бол Barack Obama байсан. Америк улсын 44 дахь ерөнхийлөгч Barack Obama. За тэгээд нөгөөх нь бол Jay-Z хүн болгоны сайн мэддэг rapper Jay-Z байсан. За ийм 2 эпизод үзцгээсэн. Тэгээд энэ дээр за эхлээ хэдүүлээ Обаматай эпизодын талаар ерөнхийдөө ярилцъя гэж бодож байна. Энэ контентын талаар ерөнхийдөө сэтгэл бас илүү те. Ер нь тойроо дээлжлээд яриад явчих. Ер нь сэтгэл ямар байна? Өмнө нь үзсэн үү энэ шоуг? Үзээгүй байсан бол хэр санагдав? Ямар санагдсан? Rusty Russell-тэй сонссон ямар ч юм. Тэгээ нөгөө нэг Tiffany хэд штэ. Эпизодын нэг ойлог гүйлэлөө те. Тийм. Би дуусчих ч орж ирлээ. Тийм. Тэр хэлтэр амар тэгээд шоу бол амар гой сонирхолтой ярианууд өрнөдөг. Тэгээд саний хоёр Barack Obama, Jay-Z хоёр хүнийг хоёулаа амар мэддэг хэрнээ сайн ингээ үзээд амар мэддэг байсан мэдчихэж байгаа. Тийм байна. Юм хит бол. Ер нь агуу тийм сонирхолтой юм нээсэн юм байна. За та хоёрын ямар байсан? Амар үед. Өмнө нь ингээд мэдж байгаагүй тийм амьдралын бас айгуу тийм олон сонирхолтой үйл явдлуудыг ярьсан айгуу таалагдсан. Тэгээ гэр бүлтэйгээ юу нь болохоор тийм David Letterman гэдэг хүн болохоор тэр асуултууд амар гоё тавьж исэн. Сонирхолтой асуултуудыг тавиад тэгээ тэн дээр тэгэж айгуу чөлөөтэй ярилцж байгаа айгуу таалагдсан. Тэр үний opinion-ийг мэднэ бас амьдралдаа өмнө нь яг ямар тийм адил хэмжээ шиг яг тэр хүний амьдралын journey яг ямар байсан бэ? Тэр талыг харуулж байгаа нэг сонирхолтойсэн. Мөгий. Миний болохоор өмнө үзэж байгаагүй мэдэхгүйсэн. Тэгээ өнөөдөр анх удаа. Тэгээ сонирхолтой хоёр зочин байсан. Тэгээд таалагдсан юм гэхээр яг нэг зочтойгоо ингээд зочдоосоо дандаа асуулт асуугаад бас өөрийнхөө амьдрал, өөрийнхөө хүүхдтэй юу баг зэрэг ч гэсэн яриад тэгээд тэр талаараа бас жоохон маазраад гэх юм. Тэгж байгаа нэг айгу таалагдсан. Тэр хүүгийнхаа тухай ярьж байгаа. Тэгээд тэр ярьжсэн миний хүү тэгвэл баг ингээд үстэнчгээд байгаа юм. Яаж вэ тандэ. Тийм тэрэн дээр нөгөө нэг тэгдэж штэ хүүхдэр нөгөө машин цуг гэдэг хийсэн чинь суухгүй уурлаад. Тэгсэн миний үед болохоор намайг бол шууд чирээд оруулсан. David Letterman чинь 70 гарцсан. Тэгээд 15 та хүүхдтэй. Тэгээд мань хүн талаа амар хэцүү байна штэ. Одоо үед манайс 15 та хүүхдүүдийг ойлгох байхад 75 та хүүхдүүдийг болоод идэх чинь. Тэ амар өөрөө. Тэгээд за эхний юу бол яг эпизодыг үзсэн яг хэдүүлээ үзсэн эпизод бол Barack Obama дээр байсан тийм. Яг миний хувьд бол нэг тийм яг устр би тийм амар сонсдог бол биш л дээ. Гэхдээ ингээд нэг тийм ухаан орж ирж ойлголтууд өгдөг шүү дээ. Жишээ нь ингээл юу гэдэг инх баяр гэдэг хүн Монголд ерөнхийлөгч болоо л тийм. Дараа нь нэлбэг дөрж өгдөг хүн болоо л тийм. Яг нэг ойлгохгүй ач холбогдлын сайн мэдгүй ч гэсэн нэг тийм ойлголт байгаа л шүү дээ. Ийм хүн ерөнхий сайд болж ингэж ингээл тэрнтэй адилхан одоо жишээ нь Тони Блэр Их Британий ерөнхий сайд байсан би амар сайн санд тийм юу хийсэйгээ сайн мэдгүй байна устр талаас тийм. Ямар авиа байгаснаа. Тэрнтэй адилхан Жорж Буш гэж явж байгаад миний бүр яг
жоохон ач холбогдол өгөөд жоохон ингээд ач холбогдол өгч суралцаад жоохон ч гэсэн судлаад мэддэг гэж би өнгөрөхгүй. Гэхдээ зүгээр ингээд тохоо үед ингээд тэгж эхэлж исэн яг ус дотоод бүтэн хүмүүсийн яг бүр ингээд нөхцөл байдал нь яг Барак Обамагийн яг сонгуул байсан. 2008 оны одоо сонгуул тэгээд тэр үед бүр ингээд яг энэ дөнгөж гэртээ интернеттэй болцсон удаан л да одоогийнхоос хэд дахин ч удаан байсан. Гэтэ яг гоо интернеттэй болцсон ингээд Википедиа хэрэглээ сурцсан байсан санагдаж байна. Тэгэл ингээд яг тэр үед яг Обама яг ингээд сонгогдчихсэн. Тэгээд тэр үед бүр ингээд тийм амар том ялалтай тэр үед ямар том түүхэн ялалтай байлаа тийм. Тэгээд яг 9 оны 2 сард байнуудаа тэр чинь яг тангараг өргөөд одоо яажсэн. Тэр тангараг өргөх ёслыг бүр ингээд шууд үзчихсэн жишээ нь ямар суугаар үзсэн мэдгүй ямар ч шууд үзчихсэн. Тэгэхээр ерөнхийдөө зөв basically миний хэлээд байгаа микро Обама бол ингээд миний хувьд амар тийм сонир амар тийм political leader ерөөс альж болсон тийм монголчлтгүй амар юм ач холбогдол өгч бүр ингээд тэр моментиг нь ингэж шингээж үзэж тэгжээс анхны баг political leader Монгол баг нэг тэгээгүй за 8 7 сарын 1 жоохон өөрөөс тэгтээ ерөнхийдөө тийм байсан. Тийм болохоор яг энэ нэгдүгээр тийм шоу би амар хүлээж исэн. Ямар ч тохын ихэндээ болоо сайн мэдээгүй. Тэгээд яг нь нэлээд дөхөөд ирсэн үедээ зарласан л да. Тина Фэй, Жорж Клуни, за тэгээд хин Барак Обама, Малала Юсафзай гэдэг нэг Нобелийн Peace Prize биш Peace Laureate. Тэгээд нэг нь хэм блэ. Ямар ч ийм хүмүүс ихний одоо сизон дээр нөрсөн. Тэгэд бол яг Обама гэж яхад бол би бүр амар хүлээсэн амар сонирхолтой санагдчихсан. Тэгээд энэ шоу яг ямар форматтай байгааг сайн мэдээгүй. Тэгээд Обаматай эпизод бол надад амар таалагдсан. Би бүр ингээд тэр эпизод амар таалагдсан. Айгу олон өнцгөөс юм харж чадсан. Дээрээс нь нэг тийм хандлага нь айгу гоё энэ шоуны. Нэг зочдтойгоо дээрээс нь зочдынх нь өөрсдийнх нь энэ нэвтрүүлэг дээр ярьж байгаа хандлага нь айгу гоё. Дээрээс нь яг Обаматай эпизод ихний ангин санагдаад бүр ер нь анханасаа тэгээд энэ нөгөө нэг эпизод болгоно дотроо нөгөө нэг сегменттэй жижиг сегменттэй тэр нь надад бас айгүй амар тийм фан санагдчихсан. Одоо яг Обаматай эпизод дээр бол Джон Льюис тийм Джон Льюис гэдэг одоо Америкийн манайхаар бол одоо улсын хурлын гишүүн юм да манайх congressman тэгээд одоо бүр тэр Селмагийн нөгөө нэг Сэмаг кино гэдэг чинь тэр дайдлан тэр нөгөө нэг гүүрэн дээр давж 20 мянган гэж нөгөө нэг санал авах эрхийн төлөө тэгээ civil rights movement шүү дээ. Мартин Лютер Кинг хүртэл байсан. Тэгээ тэнд төлөв явж исэн энэ хүн одоо хүнтэй хэсэг байгаа сегмент нь тий. За энэ анги бол тийм эс надад тэгээс амар таалагдсан. Айгу их юм сурсан гэх юм да. Тийм анги байсан. Яг энэ анги дээр таад юу гэж чинь яг энэ анги яг Обаматай тэр conversation тэгээд тэр John Lewis Congressman John Lewis дээр ярианууд ямар санагдав гэдэг чинь юу авав юм авч чадваа гэсэн асуулт байна. Обама эпизод нь яг Jay-Z-тэй эпизод гэдэг нэлээд жоохон хүн талтай байсан. Илүү чухал юм уу? Чухал. Яг гэхдээ саяны 2 эпизод хоёулаа ерөнхийдөө racism гэсэн сэдв нэлээд агуулгадж байна лээ. Тэгээ Обамагийн хол бүр айгүй илүү тийм чухал илүү хүндсэн шиг санагдсан. Тэгээд Обама, Дэвид Леттерман хоёрын яг тэр хоёулаа насны харилцаа тийм. Обама тэр яг Jay-Z бодвол юм. Гэтэ Jay-Z Обама хоёр баг цацсан. Аагүй Обама жоохон авах. Хитгэн л авах. Арай нэг тийм хүмүүсийн ярээ. Яг манай хүн ч нөгөө 8 жил ерөнхийлөгч болоо бууруулсан. Тийм хоёр хүний яриа бас айгүй сонирхолтой санагдсан л да. Хоёулаа нэгдүгээрт амар амьдралын experienceтэй тийм. Хоёрдугаарт хоёулаа амар мундаг хүмүүстэй. Тэгээд яг тэр ямар Льюис лээ? John Lewis. Яа тэрний талаар би ясаа мэдэхгүй юм. Тэгээ сайн хэлж байгаа тодорхой хэмжээний бас ойлголттой болж хавлаа. Зэнда. Таарт юм байсан. Яг Обаматай эпизодын specific гэх юм уу? Надад л нөгөө гэр бүлийнхнийхээ талаар ярьсан амар гойсон. Баг багтаа яаж өссөн те аав нь ингээд яасан ингээд явсан ингээл тэгээд яг ингээд дараа нь дахиад ээж нь гэрлээд Индонезид амьдарч байхад ингээд ээж нь нөө ингээд хүүхдийн боловсролд анхаарч ирсэн тий. Тэгээд яг тиймэрхүү жижигхэн одоо ингээд хүнийг ингээд том болж байгаа үйл явцтэй тиймэрхүү ээж нь тэр хүнд амар их тийм нөлөө үзүүлсэн гэдэг нь амар харагдчихсан. Тэгээд
би бол өмнө ерөөс тэрийг мэдчихэж байгаагүй. Тийм. Тэсний нэг хоёр охиныхоо талаар Тийм. шээ. Саша Малио хоёрын талаар аяг тийм хөөхөн хөнгөн гоё одоо мэдээлэл өгөх юм ба тийм. Тэгээ ерөнхийлөгч гэдгснээ ингээд бас тэр хүн цаана амьдралтай тэгээд амар өөрт нь ч гэсэн айгуу тийм гоё эмоушнууд бас байдаг тийм ингээд том өхнө коллежд оруулж ийн гэж тэгээд санана гэдгээ ингээд амар гоё экспрессив хийсэн амар таалагдсан. Тийм тэгэл одоо ингээд амар тийм хөрсөн дээр болгож байгаа. Тэгээ одоо ерөнхийлөгч хугацаанд дуусаад маргааш нь одоо жишээ нь тийч ингээд ойрхон апартмент аваад тэнцэн амьдарч байхдаа өөртөө same neighbors. Тийм same neighborhood. Тэгэнгүүт тэнцэн одоо жишээ нь ингээд юу яадаг юм аа кофе мейкер хаанагаа мэдгүй тэрийг ажилладаг ч юм уу жишээ. Тэгэл нөгөө нэг шкафныхаа нөгөө нэг доторх зайныхаа төлөө мишэлтэй бодолцаал тоглоомор тий. Тэр хүртэл ингээд амар тийм хөөрхөн илүү гоё хөрсөн дээр буулгаж бол өгж байгаа санагдсан тий. За энэ ч мөгөд ямар санагдсан юу гэж бодож байна? Миний өдөр хоёр охиныхоо тухай ярьжсэн энэ их сонирхолтой байсан. Тэгээ ингээд хоёулаа эмэгтэй өгчихсэн ингээд хэрвээ тэр хоёр хоёулаа шүлэг бичээд тэгээд надад тэрийгээ ингээд үзүүлээд чивэл нэг нь ингээд та нэг үзээд ингээд дүгнээд өгөөч гэвэл нөгөөх нь үгүй та нэг уншиж болох нэгтэй энэ тухай надтай тэгж үзэж ярьж болохгүй гээд тий хандлан шал өөр тий хоёр шал өөр тийм өнцгөө сарддаг гээд тэр талаар ярина гэсэн хэлсэн. Тэгээ нөгөө Дэвид Леттерман нөгөө нэг White House дээр очиад Малиатай танилцаад те ингээд Обамагийн охинтой анхудаага танилцаад те ингээд намайг Дэвид Леттерман гэдэг те ингээд одоо Давид Дэрчин таньнаа ингээд одоо тэр гэр бүл нь урьж байгаа гэсэн үг шүү дээ те. Тэгээ ингээд өрсөнд баярлалаа гэдгсэн чи you look like a guy who can party гэсэн. And I loved it. Тэгээ тэр амар таалагдсан. Тэгээд хин Дэвид Леттерман яг нэгдүгээр респект нь байгаад байна л да. Тэр хүний өөрийнх нь карьерт Америк тэр хүний хийсэн гавьяа тэ бүтээсэн зүйл угаасаа мундаг гайхамшигтай түүхэн зүйл тэ. Тэгээд өөр амар тийм god levelтэй legendary тийм хүн учраас бас нөгөө зочдынх нь бас хүндлэл гэж зүйл байгаа учраас харилцаа нэг өөр. Дээрээс нь өөрөө тэнцээ ингээд нэг тийм нөгөө хүндээ юм чөлөөтэй ярих нэг тийм юм нэг тийм уур амьсгал агаар бүрдүүлж өгдөг. Тэгээ нөгөө хүн яг тэрийгээ ингэж чөлөөтэй ярих. Тэр нь бол амар гоё санагдсан. Тэгээд тэр John Lewis-тэй хэсэг бол айгүй гоёсэн. John Lewis ер нь бол одоо civil rights movement-аас ахуулаад ерөнхийдөө Америкт бол амар тийм ач холбогдолтой мундаг хүмүүсийн нэг. Улс төр талаасаа ялангуяа тэгээд одоо тэгшэрхийн төлөө болсноосаа зүтгэсэн хүмүүсийн нэг. Тэгээд сая сүүлд бас дөнгөж сая нөгөө нэг Donald Trump ч эргүүлсэн шүү дээ. Нөгөө нэг Democrat ардсан намын нөгөө нэг Монголын ардсан нам биш шүү. American Democratic Party те. Тэрний нөгөө нэг дөрвөн өнгө тарьстай нөгөө гадаад гаралтай үүсэл гаралтай аим гадаад ч гэжтэй Америк биш цагаан биш тэ үүсэл гаралтай дөрвөн юм нэг демократик намын эмгтэйг нөгөө орлууга буццаа нэг мангацсан нэг баахан тэнийг юм болсон шүү дээ нэг Twitter дээр твит хийсэн тэ одоо таалагдахгүй бол буц гэдэг тэнийг 5 настай хүүхдээ юм хийж юм шиг л тэ тэрнээс болоод сая конгресс дээр нэлээд том hearing болсон тэрийг эсэргүүцсэн тэ энийг өнгөө бүр ингээд буруу гэдгийг бүр ингээд конгрессээр зарлах хэрэгтэй гэдэг. Тэрэн дээр John Lewis бас үг хэлсэн. Тэрэн дээр John Lewis яг та харах юм бол YouTube дээр уусаа бүтэн лайв байгаа 5 цагийн лайв стрим болох явагдсан. Тэрэн дээр бүр ингээд John Lewis бүр ингээд 2 минутанд хэлж бүр ингээд багтахгүй бүр ингээд уурлаад бүр ингээд эмоц ингээд тэгэхдээ тэрийг амар барьж байгаа байхгүй бүр ингээд эхлэхдээ ингээд нөгөө спикер гэж хүн баа шүү дээ. Одоо манайхаар бол улсын хурлын дарга нэг юм да те контролч. Тэрэнд ингээд Mrs. Speaker гээд амар өвтэйг ихлээл бүр ингээд амар уртаа ингээд явж байгаа л цагаан дуусна мэдэнгүүтээ окей би дуусгаж чадахгүй маань. Гэтэ point нь гэдэг дуусаа явж ирсэн. Тэр бол амар хүн тусч өстэй. Яг тэрийг үзсний дараа сая бас ингээд яг John Lewis-тэй эсвүүдийг сайн энэ дэр дахиад үзэхэд бас бүр л амар тусч юм л да. Илүү хүнд. Тэгээд одоо дөнгөж сая тийж бас ингээд яг манусыг ингээд бичлэг гэж ажиллаа гэж сууж чадчих бас ингээд Америкт шүүдийн болсон те. Тэр нь яаж зүгээр ингээд сарамсны фестивал гэж аахгүй зүгээр хоолны фестивал. Сарамстай зармиг сарамстай юу байж болтیں۔ Байд юм байна. Тэгэл ингээд зүгээр ингээд сарамстай байж бол бүх төрлийн хоол хийгддэг ингээд юм 3 өдөр явагддаг юм хөөрхөн фестивал юм байна л. Синтэж бас болцсон болчих. Нэг баг явчаал зүгээр хүмүүс буудаад хэлсэн. Тэгээ 3 нас үрцэн. Жишээ нь ингээд тэр ингээд political climate амар хэцүү. Тэгээ тэрийг ингээд зүгээр яг
лид хийжсэн хүн энэ яриад суух бас нэг юм өөр байгаа байхгүй яг юун чухал вэ гэдгийг ингээд ярьж байгаа юм сайгүй сонирхолтой. Тийм бол байсан. Дээрээс нь Джон Дэвис тэ. Тэгээд дээрээс нь бас яг гоё юм нөө Джон Дэвисийн хоёраа. Дэвид Леттерман яг тэр нөө Селма кинонд гаргадаг яг тэр Селма хот шүү дээ жижигхэн. Тинчээ яг тэр гүүрийг давсан маш чухал момент байсан. Яг тэр гүүрэн дээр яг цуг очиод яг тэр гүүрэн дээр очиж ярилцж байгаа юм сайгүй гоё байсан. Тэр бас Дэвид Леттерман өөрт ч гэсэн сонирхолтой experience байсан баг тийм. Яг тэр үед нь байсан хүнтэй цуг яг тэнцэн ингээд яваад яг тэрний талаар ярилцах сонирхолтой байсан баг гэж бодож байна. За тэгээд 2 дахь эпизод үзсэн нь болохоор Jay-Z-ийн тухай байсан. Jay-Z-ийн сонирхолтой ярианууд. За тэгээд мэдээж яг амар хипхоп хэдэн хүмүүсийн хувьд бол зарим нэг мэдээлэл нь шинэ зүйл байгаагүй мэдээж тий. David Letterman obviously өөрөө тийм амар хипхоп юм байна. Мэдээж биш. Гэтээ яг түрүүний яг Обама гэдэг шиг яг хувь хүн тал руу найгуул хандаж ирсэн гоёс. Хажуудлын сегмент нь болохоор Rick Rubin гэх холбоотойсэн Малибуд байдаг. Тийм Малибуд байдаг юм студи дээр нь очиж байгаа. Тэгээд Rick Rubin-ыг бас хүмүүс мэдгүй ч магадгүй мэдгүй хүмүүсийн хувьд Rick Rubin бүр хипхопын амын одоо legendary зөвхөн хипхоп биш бас rock тал дээр legendary producer хүмүүсийн нэг. Бүр одоо хаавс 80-аад оноос хойш ирсэн Beastie Boys-с одоо Beastie Boys-ийн баг дууралтыг гаргаж ирсэн Eminem-тэй маш олон жил хамтарч ажилласан ер нь бол бүр юм одоо god гэж хэлэхэд болохоор юм агуу продюсер хипхоп одоо уран бүтээлчдийн нэг ийм хүн продюсер байдаг. Тэгээд энэ чинь Nelson Boys гэдэг Willie Nelson гэдэг дуучин байдаг тийм мэдгүй. Юу country дуучин юм цагаан сахалтай юм урт гизгтэй тэрийг шүлжсэн гизгтэй амар сахалтай Snoop Dogg мохтой дуу мó хийгээд. Ер нь Willie Nelson харуул баг мэдгүй амар тийм iconic байхгүй имиж нь өөрөө. Тэгээд Willie Nelson-ээс 2 3 хүүхэд нээсэн байхгүй юу. Тэр дуулж байгаа нь болохоор бас Willie Nelson том хүн баг хүнчлээ. Тэгээд Madison Ryan Ward гэдэг дуучин тийж бас дуулж байгаа. Амар гоё дуучин. Таалагдсан. Тэр дуу амар гоё болоо. Хоолын бүрүү. Тэгвэл та манай сонсогч ч гэсэн Madison Ryan Ward гэдэг YouTube дээр байгаа. Зорж сонсож үзээрэй. Цөөхөн дуутай. Гэхдээ зорж сонсож үзээрэй. Тэгээд яг энэ эпизод дээр Jay-Z-ийн 40 ордог эпизод дээр Mirror гэдэг дуугаа дуулсан. Сая дуусан тун. Тэгээд Mirror гэдэг дуу сүлд клип гарсан. Яг анхны Netflix-ийн шоу гарч клип байгаагүй. Би яг тухайд бүр яг анх бас яг энэ эпизодыг үзчихээ бүр holy shit гэж би бүр энэ Madison Ryan Ward-ыг бүр ингээд бүр хайгаад зориод бүр ингээд үзчихсэн. Тэгээд YouTube дээр мань хүний дуусан дуунуудыг цөөхөн гэхдээ сонсч үзээрэй. Амар гоё дуучин байгаа. Айгуу гоё. Тэгэд айгуу гоё таалагддаг Madison Ryan Ward яг тийм стил гэж байхгүй. Одоо энэ дэр чинь нэг дуу нэг амар country юм шиг дуу те. Нөгөөдг нь ингээд амар тийм emotional power ballad те. Тэгээ мань хүн болохоор ингээд ер хип хоп дуулна те, soul дуулна, jazz дуулна, rock дуулна, pop дуулна, дээрээс нь country бүр өөрөө бүх жанрыг сонсдог, өөрөө бүх жанрыг дуулгасан. Бүр electronic дууны хүртэл дуулж исэн. Амар electro pop дууны те. Бараг л одоо нөгөө нэг EDM гэдэг чинь те. Бараг тийм. Тэгээд нэг тийм амар тийм жанрт баригддаг. Юм гоё дуучин байлаа. Тэгэд ер нь энэ эпизод та тэр саяны дуучны талаар ч гэсэн ер нь яг энэ эпизодын талаар. Надад саяны Jay-Z-тэй эпизод нь хамгийн таалагдсан. Тэгээд Jay-Z гэж би амар мэддэг зарим дууг ингээл сонсч өссөн юм. Амар мэддэг. Сая тэгээд ярьсан түүхүүд нь ч гэсэн надад яг ингээд амар шинэсэн байхгүй. Тэр нь амар тийм сонир байсан. Тэгээд тэр нөө эмээ оролцсон хүүхэд байсан шүү дээ. Тэрний хэсэг нь надад гүндэтгэсэн юм. Тэгээ бас нөө ээжигээ ярьж дээ. Тэр хэсэг нь бас амар хөөрхөн. Тиймээс. Тэгээд ерөнхийдөө тэр нөгөө сегментэн тэр дуу байсан шүү дээ. Тэр бүр амар таалагдсан. Тэр дуу чинь бол үнэхээр гоё олоотой дуучин байлаа. Та ямар санагдсан юу гэж бодож байна? Тийм тэр эмгтэй дуучин бол бас амар таалагдсан. Сүүлд нэг залуутай дүүтэй жаа тэр дуу амар таалагдсан. Тэгээд Jay-Z гэх юм бол хамгийн сүүлд нэг тэр хоёулаа нэг тийм өөртөө experiences ингээд нэг юм ярьсан шүү дээ. Одоо ингээд өөрийнхөө гэр бүлийг ингээд аюулд очруулсан би ингээд алдааг нь хийсэн юм шиг гээд. Тэгэд тэр нь яг ингээд specific нэг юм ингээд заахгүй байгаа юм нэ. Тэрийг бүгдээрээ мэдж байгаа. Тийм тэгээд
тэрийгээ тэгээд бус хүмүүстэй ингээд яг тийм адилхаас одоо тийм юутай тийм адилхан юу хийсэн одоо ямар тийм үйл явдлуудад үлдсэн хүнтэй ингэж ярилцаж байгаагүй гэж тэгж хэлж байгаад ингээ хоорондоо ярилцсан. Яг тэр юунаас юу ингэж өөртөө тусалж авсан. Тэгээд хэдий алдаа хийсэн ч одоо би энэний дараа илүү дээр хүн байх болно гэдгийг ингээд ойлгоод авсан. Тэгэж ярьж байгаа нь амар таалагдсан. Тэгээд мэдээж нэг багийнхан яг тэр neighborhood-д яаж амьдарч ирсэн те. Тэгээд тэр юмнууд бол бас шинэлэг мэдээлэл. Тийм ингээд нэг бидний мэддэг амар том артист те Jay-Z бол одоо тэр бонд болчихлоо шүү дээ. Тэгээд ийм том артист хип-хопын одоо GOAT гэж заавал дурддагдаг the greatest of all time. Айгуу одоо ямар ч debatable те маш их дурддагдаг. Энэ том энэ мундаг артист хүн ингээд яг lyricist хүн яг бууж ирээд те хөрсөн дээр амар буугаад тэр хүүхэд нас өссөн ээжийнхаа гей гэдгийг олж мэдсэн те ингээд энэ талаар ингээд инээгээд тэнцээ ингээд David Letterman-тэй 75 настай цагаан сахалтай цагаан өвөө гэсэн тэр хоёр тэнцээ тэрийгээ яриад дээрээс нь бас нэг одоо тэр хуйлаа бас одоо гаргасан алдаа тэрнээсээ одоо суралцаа тэгээд туршлага болоод даваад явсан тэрний хадлаар ярьж байгаа тэрний хадлаар яриад ингээд гар бариад ингээд явж байгаа нь бол амар гоё те байсан за Jay-Z амар гоё хөгжилтэй амар тийм би өөртөө бодож байгаа шүү. Одоо ингээд Jay-Z харах үнцэг амар өөрчлөгдөж байгаа юм. Ер нь Obama дэш тэр Jay-Z-тэй хоёулын дээр амар өөрчлөгдөж. Jay-Z ингээд ийм опиниа гаргаад ингэж гоё яриа өмнөөлдөг хүн гэж бодож байгаа. Ер нь ингээд толгойн багтдаггүй. Толгойн тийм амар тайзан дээр байж байгаа амар ингээд төсөөлөгдөж. Тэгээд нэг бол ярьслаа болонгоо тийм амар rapper бодогдоод байдаг те. Мөгид ямар санагдав? Миний бодлоор бас ер нь адилхан байсан. Тийм амар зөөлөн тийм уур амьсгалтай тийм хүн биш те. Тийм зөөлөн бас гоё юм байна. Тэгээд Jay-Z-г мэддэг юм гэхээр яг саний юу дугаарыг үзэх юм бол цөөхөн байсан байна. Хоёр дахь тэр бомтор рэперлөө те. Анхны яг хип-хопоос гарч байгаа анхны тэр бомтон. Тийм тэр бомтор рэпер тэгээд юу одоо энэ рэперний тэр нэг багада үзэж туулсан юм хүмүүс тэднэрийн бас мэдэх сонирхолтой байлаа. 20 настай дэжин дөрөвдтэй болсон гэж хэлсэн те. Тэгээд аав 11 настай нэрхээ болсон тэр. Тэгээ бас нэг бусад рэперүүдийн талаар ярьсан шүү дээ. Одоо ингээд бүгдээрээ амьдралаа дуулж эхэлдэг. Гэхдээ тэдний 19 нь бол худлаа тэгээд зүгээр тийм storytelling тийм тэднэр нь худлаа гэдэг гэдгийг дэлгэж ярьсан. Тэр ерөнхийдөө тэднэр нь нэг сонирхолтой байсан. Тэгээд яг энэ эпизодын яг одоо TV Time гэдэг нэг юм бас community байдаг, app байдаг, бас вебсайт байдаг. Хитаяд бас хэрэглүүл зүгээр хэврээд телевизэн зурлал үзэх туртаа би бас подкаст сонсогчдоос яриад байдаг. Тэрэн дээр ингээд агүй хөөрхөн community үүсчдэг. Тухайн эпизодоо ингээд үзсэн бол ингээд үзсэн гэдэг дарангууд бүх спойлер нээгдээд ингээд хүмүүс conversation хийж болдог болчтой. Агүй тийм ерөн social media байхгүй юу basically. Тэгээд тэрэн дээр ингээд нэг яг энэ my next guest needs no introduction show man жижигхэн шоу шүү дээ. Тийм амар popular бас биш те. Тэгээд тэнгууд нэг яриа хэлцүүлэг нэг сонирхолтой болдог тэрэн дээр. Тэгээ яг энэ эпизод дээр яалтчгүй үнэхээр бүгдээрээ Madison Rhyme Ward-ийн YouTube-ыг цацсан бүр. Үнэхээр бүгдээр яг Jay-Z гоё байсан. Гэтэ яалтчгүй энэ эпизодын бүр highlight нь үнэхээр Madison Rhyme Ward-ийн тэр дуу хоолой тэгээд тэр дууны утхан ч гэсэн айгүй гоё үхтэй. Амар emotional. Тэгээд дээрэс нь David Letterman өөрөө хандж байгаа юм шиг инээдтэй тийм. Айгүй гоё байсан. Яалтчгүй амар наалтсан баг гэж бодож байна. Тэгээд өнөөдөр энэний одоо энэ хоёрыг үзсний дараагаар та гурав энэ шоуыг яг өргөжлөж үзэх хүсэл байна уу? Төрсөн үү? Тийм сонирхолтой зочдуудтай энэ бол үзье гэж бодсон. Та юу гэж бодож байна? Өөсө бодож ирсэн юм аа. Үзэж чадахгүй яваад ирсэн. Ямар ч байсан одоо тийм ингээд яг өөртөөхөө заавчлаар өөртөөхөө одоо ажил болгоод гэх юм уу да тэгээ өөртөөхөө фон маягаар болгоод л ямар ч 2 эпизод үзчихлээ шүү дээ тий. Тэгээд та яадаг бас цаашаага үзээрэй гэж зөвлөе. Сонсогчтойгоо ч гэсэн үзээрэй гэж зөвлөмөр байна. YouTube юун дээр YouTube гэнэ
Netflix дээр бол орсон ба 2 season хоёлаа орсон. За эхний эпизод бол Barack Obama, за 2 дахь нь George Clooney, 3 дахь нь Malala Yousafzai, 4 дахь нь Jay-Z, 5 дахь нь Tina Fey, 6 дахь нь Howard Stern гэсэн юм бид нар мартагдсан. Howard Stern болохоор ерөөсөө одоо late night TV show talk show-ны одоо яг бүр юм legend David Letterman шүү дээ. Ер нь бол энийг бүр ингээд юм том юм болгосон, ийм олон жилээр үзүүлсэн те. Яг тэрнтэй адилхан радиог бүр ингээд radio personality гэдэг зүйлийг бүр юм одоо том хэмжээнд аваадсан, бүр юм celebrity тэрүүгээрээ болсон те. Радио шоу гэдэг зүйлийг шал өөр левелд аваадсан. Дээрс нь радиогоор ийм одоо хайнга заримдаа хараал хүртэл урсгадаг те, ийм хайнга хэлэх ёстой маяг хэлдэг. Тэгсэн мөртлөө ингээд амар одоо тийм чанартай тийм хийдэг юм байсан хүн болвол хин Howard Stern. Тэгэхээр Howard Stern бол орсон. Тэр яг гоё дугаар байсан. Яг Howard Stern болохоор яг юм юу байсан тэр дугаар ямар байсан бэ? Эдгээр чинь ингээд дандаа ингээд David Letterman өргөдөж ирээд нэг юм яаж байгаа уур амьсгалтай байгааз. Howard Stern хаашаа тийм биш. Howard зүгээр ингээд бараг орж ирсэн. За суучих гэ бараг David Letterman өөргөн бараг заа бараг ярилцсан ухааны тийм илүү бараг яриа талтай байсан. Ийм хоёр талаас. Тэр бол айгуу гоё байсан. Season 2 дээр бол Kanye West. За тэрийг бол хүмүүс амар хүлээсэн. Jay-Z дээр бас дурдсан шүү дээ. Өөрөө л надад яагаад ярилцсан. Тийм дурдцтай. Тэгээд Kanye West бол орсон хүмүүс нэлээд хүлээсэн баг. Тэгээд Ellen DeGeneres гэсэн тэр эпизод нэлээд хүнд байсан. Яг Ellen орж байгаа тэгээд амар хоёр инээдтэй хүнтэй стамик гэж бодоход бол айгүй хүнд байсан. Зарим нэг юм нь бол тэгээд бас ойлгох мэдэх ёстой зүйл байсан баг гэж бодож байна. За тэгээд Tiffany Haddish бол гоё байсан. Би Tiffany Haddish-ний тийм сонин love hate relationship дээ. Яадаг вэ гэхээр анх бол одоо Gross Trip дээр би бүр ингээд хайртай амар гоё Tiffany Haddish. Тэгээд сүүлд stand up comedy career нь за тэгээд нөгөө миний үздэг хип хоп шоунууд гэдэг одоо Breakfast Club гэдэг ч юм уу те. Тэднэр дээр ингээ орохоор нэг тийм нэрсээ таалагддаг байхгүй байгаа байдал ч юм уу ярьж байгаа юм те ингээд нэг тийм хичээгээд байгаа юм шиг эсвэл мэдгүй нэг тийм ер нь нэг тийм жоохон нэг тийм Cardi B, Nicki Minaj энтер шиг тэгээ нэг тийм жоохон hood rat маягийн санагддаг байсан. Тэгээ энэ дэр болохоор яг тэр нь хിവэрэлтэй ааш зан хിവэрээ хандж байгаа зүйл нь гэхдээ зүгээр ярьж байгаа юмнууд нь арай өөр байсан. Тэгээд надад арай л гоё таалагдчихсан. Тэгэд Lewis Hamilton энэ яг хамгийн бүр энэ яг энэ David Letterman-ийн шоуны бүх эпизодуудаас хамгийн бүр яг нэг тийм яг интервью шиг санагдсан надад. Яг нэг тийм амар conversation хийхээсээ яг David Letterman-ийн асуугаал Lewis Hamilton хариулаад ерөнхийдөө нэг тиймэрхүү. Гэхдээ муу бол байгаагүй гоё мэдээж. Гэхдээ өдөржүүлж зүгээр та нэг тийм манай сонсогчдээс айгүй тийм сонирхолтой шинэ юмнууд олж нээх байх гэж бодож байна. Хичнээн формула үздэг байсан ч гэсэн. Тэгээд сүүлийнх нь бол Melinda Gates. Энэ болохоор Bill Gates-ийн эхнэр. Тэгээд энэ бол бас яг сонирхолтой мэдээлэл. Гэтэ надад баг хамгийн сул санагдсан эпизод юм байсан. Яагаад тэгэхээр Melinda Gates-ийг тэр одоо Gates Melinda Gates Foundation гэж байгаа шүү дээ. Сайн санааны тийм. Тэрнийхээ талаар өөр шоунд орж ирсэн бол надад дээр санагдсан. Илүү олон хүн төрн уур амьсгалын таах байсан болов. Энэ дэр болохоор надад нэг тийм буруу шоунд дээр ярьж өөртөө хийдэг юм рекламдж байгаа юм шиг санагдсан л да. Тэр нь жоохон тэгэд буруу тарцсан. Түүнээс хийж байгаа юм мэдээж мундаг. Хичнээн дээр $1 зарцуулсан юм дээр ч одоо аим штэ. Гэхдээ зүгээр жоохон дайлаа санагдчихсэн. За тэгээд та хэд яг өөр гоё сэтгэл үлдсэн юм байгаа юу? Хилээгүй үлдсэн ч юм уу бодож исэн зүйл байна уу? Яг одоо үзвэл яг сайн яг мэддэг хүмүүс үзэд бас сонирхолтой. Яг мэддэг хүмүүс үзэд бас амар шинэ юм мэдчих баха юу. Тийм. Энэ шоуны гоё юм бас тэр бах тий. Айгу өөр төрлийн хүмүүс зочдод байгаа. Зүгээр ингээд ток шоу хийсэл яг тэр хүн хөв хүн талаас нь айгу гоё ингэж ярилцдаг учраас мэдгүй хүмүүсээ үзсэн бол айгу гоё гэж үзсэн. Одоо чинь Clooney-ийн дээр амар энэтэй нэг сегмент гэдэг байхгүй байдаг байхгүй ч байдаг шүү дээ. Тэр сегмент нь зүгээр онгоцны бодлон гадаа тэр cheeseburger идэж зогсчихдаг байхгүй. Өөр юу ч байхгүй зүгээр л ингээд нэг fast food газраас нэг бургер дундаа авцсан. Түмс. Тэг ингээд машиныхаа хамар дээр тавьчихдаг л яриад зогсож байгаа. Тэгэл бол амар тэгэл тэр яг хэрэгтэй юм ирж нүл үгүй зүгээр юм яг мэдээж яг зүгээр хоосноос мотог биш л дээ. Гэхдээ зүгээр юм амар фон зүгээр л ингээд тэгээд ер нь бол энэ шоу юм байна. Тэгэд энэ подкаст маань 7 хоног болгон бүтэн сайн цацгтны яг бидний энэ өөрсдөө хийж байгаа яг энэ random юмнууд нэгтгэдэг болох юм. Бид нар бас олон ажил ихтэй байгаа учраас аль болох завж хөлөөгөөрөө edit хийгээд ивлүүлээ. Янзлаад одоо publish хийх юм зорилготойгоор ерөнхийдөө 12 өдөр
бүтэн сайн өдөр болгоны өдөрхий 12 цагаас ч гэдэг юм уу ерөөхдөө цацагдчих жоох гэж бодсон. Ямар ч юм бүтэн сайн. Тэгээд 7 хоног болгон өөр хүн хөтөлж явуулна подкастаа. Яг тухайн үе одоо 7 хоногийнхаа тэр хөтөлбөрийг би хийсэн зохион байгуулсан хүн маань өөрөө хөтлөд явна. Тэгээд дараа 7 хоног бол манай Гэлбагийн ээлж байгаа. Юу их нь бол хинж мэдэхгүй. Юу стрим гэсэн манай бол тэгээ юу ч байж болно энэ бол тэ яг түрүүнд дурдсан. Би болохоор яг ямар ч энэгээр контентер эхлэсэн. Үнэхээр нөтг нь бол стал нөө түрүүний ярьдаг йога идгүүл юм бол бус нь ер нь хийж бол боломжтой юм сонирхолтой. Тийм ч учраас random talks гэж нэрвсэн. Манай мөөгийн өгсөн нэр байсан. Сугалсан. Нэр сугалсан биш ээ. Сугалж байгаа. Яг сугалсан ч гэжтэй зүгээр нөгөө нэг бичиж гаргаж ярьж байгаа л аль нь илүү гоё байна гэх нөө хин бичснийг мэдэхгүйгээр тий. Тэгээд random talks л хамгийн гоё нэр байсан. Манай мөөгийн өгсөн нэр байна. За тэгээд таалагдсан болвол subscribe дараарай. Бас ихэнх subscribe дарсан хүмүүс маань сонсож байгаа. Тэгээд share хийгээрэй. Сэтгэлдүүдээ хуваалцаарай. Бас юм 7 хоног амар өөр юм байх учраас энэ айгуу сонирхолтой контент авах гэж бодож байна. Тэгээд бид нар зургуулаа байгаа учраас одоо ингээд сар хагас болгонд ингээд солигдоод яваад сар хагасын одоо хугацааны турш тэгэхээр ингээд ерөөсө тогтцтой байхгүй энэ контент маань яг гардаг нь бол хിവэрэ гэхдээ зүгээр ингээд яг агуулгын тий тэгээд өөр хүн хөтлөх болохоор бас шал өөр амьсгалтай байна. Тий шал өөр амьсгалтай. Тэр нэг үйлдэл нь тэр одоо random юм нь юу байх вэ гэдэг бас айгүй сонирхолтой одоо тэсээ ядаг хүлээж мэдэхгүй яг юу байх юм тий. Тий бид нар ерөөсө яадгүй яг тэр одоо цаг нь болоод тийшээ кино өрөө бөөнөр орохыг хүртэл бол ерөөсө хэлэхгүй нөгөө хэдтэй яг юу бэлдснээ хэлэхгүй. Яг хөө мэдэгдэх юм бай гарч магадгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө бол та айдиа хэлэхгүй. Тийм учраас аюул сонирхолтой байх гэж найдаж байна. За тэгээд өнөөдөр ирж оролцсон баярлалаа. Мөги баярлалаа. За амраада баярлалаа. За темкэд баярлалаа. За тэгээд манай контент юмнуудыг мэдээж Chattel Dylan Cinemates за тэгээд Animanga podcast за тэгээд Filmon Rusty Talks гэсэн хуудсуудыг дагцгаагаараа YouTube дээр бол Rusty Talks маань бол бүх контент маань одоо удахгүй контент маань бүр нэмэгдээд явна. Хэсэг бол ерөнхийдөө жоохон контент баг гарч байгаа. Тэгээд бас тэрийгэ бодоод дээрээс нь энэ контент бол сонирхолтой орж ирж байгаа гэж найдаж байна. Контентын тоон дээр нэмэгдэх. Дээрээс нь Instagram дээр Chattel дагаараа Rusty Ryan 7 гэдээ бас байгаа дагцгаагаараа удахгүй бусад контентуудаар уулзцаа ер нь нэлээд контентууд маань доктортой нэмэгдээд явах шүү гэж бодож байна. За тэгээд дараа 7 хоног Гэлбагийн одоо strange юмтайгаар контенттайгаар random talks-аар уулзцаа. Random talks дээр өөр юу байвал сонирхолтой байж болох уу? Бас юм таалагдсан, юм таалагдахгүй гоё сэтгэлдүүд хуваалцаарай. Тэгээд дараагийн бүтэн сайнараа уулзцаа байж та. Bye.